2014 оны 11-р сарын 21-ний Баасан гараг. Улсын хурлын нэгдсэн чуулган. Монгол улсын ерөнхийлөгчийн өргөн барьснаар Чимдийн сайхан мэлгийг Монгол улсын 28 дахь ерөнхий сайдаар томилуулахаар улсын хурл асуудлыг хэлэлцэн 95.5% саналаар дэмжин баталлаа. Ингэснээр манай улс эдийн засгийн хүндрэлийг даван туулах их ажлаа түүнд хариуцуулж монголчуудыг сайхан амьдруулаарай хэмээн итгэл үзүүлсэн. Монгол улсын шинээр томилогдсон ерөнхий сайдын хувьд шинэ засгийн газраас чухам юу хийж бүтээх талаар товч үг хэлье. Хүн бүр янз бүрээр ярьж маргалдаад байгаа хүндрэлтэй байдал, хэцүү байдал, эдийн засгийн эсвэл төлбөрийн тэнцлийн хямрал гэдэг эц төгсгөлгүй энэ маргаанаа одоо орхиод улс орон хямралтай байна гэдгээ юуны өмнө шууд бүлээн зөвшөөрцгөөё. Тэгэхээр шийдлийн засгийн газрын ерөнхий сайд сайхан бэлэг ерөнхий сайд ажлаа аваад муу нухаар сайн хэлчихэл гэж эдийн засгийн нөхцөл байдлыг бол яг бодит байдлаар нь ард түмэндээ бол ямар нэгэн одоо нууц хаах зүйлгээр хэлсэн. За ингээд энэ цэгээс эхлээд одоо бүгдээрээ нийтээрээ эдийн засгаа хамтдаа аварья. Улс орноо хөгжүүлээ гэдэг уриалгын өмнөд хараад одоо бид бол иргэн хүний хувьд бол дэмжиж харж байсан. Шийдлийн засгийн газар байгуулагдсан үедээ бол уул уурхайн том төслүүдийг хөдөлгөх энэ дэмжлэгийг ард түмнээс авсан. Өөрөөр хэлбэл энэ төслүүдийг хөдөлгөх виза ард түмнээс авсан гэж ойлгох. Монгол улсын эдийн засаг яагаад хүндэрсэн гэж та харж байна? Ямар шалтгаанууд нөлөөсөн гэж та үздэг вэ? Гадаад шалтгаан бол гадаад зах зээлд хүн, дотоод шалтгаан бол хөрөнгийн үржигтэй менежмент байсан болоо гэж харж байгаа. Гадаадынханд бас өгч байгаа мессеж бас нэлээд нөлөөлсөн болов уу гэж харж байгаа. Мэдээж хэрэг 2012 оноос өнөө хүртэлх гадаад нөхцөл байдал бол уламд орцоор байна. Ямар нэгэн одоо төслийг засгийн газар хэрэгжүүлэх гээл явуулна. Тэгэнгүүтэл нөгөө л гадаадын гар улсын луйвэрчд гэдэг ч юм уу бие бинийгээ цоллоод тэгээд энэ нэг хоосон цэцэрхийл хийрхэл мэдэмхэрсэн боловсруулгүй хоосон толгоотууд яриаг таслан зогсоо. Ерөөсөө уул уурхай бол адгийн муу зүйл тийм ээ. Уул уурхайг ашиглах нь бол одоо хойч үеийнхээ өмнө хийж байгаа нүгэл. Энэ нөхцөл байдалтайгаар асуудалд хандж байгаа юм бол үнэхээр хариуцлагагүй асуудал гэж би хэлмээр байна. Уул уурхайд одоо хөрөнгө оруулахаар орж ирж байгаа гадаадынхан бол бүгдээрээ дээрэмчт гэдэг ийм туйлширсан ойлголт бол юу бол энэ бол Монголыг аврах гэхээсээ илүү хорлох ийм аюултай гэж бодож байна. Тэгэхээр энэ талцал бол нийгмийг сайн сайхан төрөхгүй юм. Харин одоо үүсэж байгаа нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг чухал шинээр байгуулах засгийн газрын тэргүүлэх гол чиглэл юу ах вэ? Шинэ засгийн газар 3 чиглэлд гол ач холбогдлоо өгч ажиллана. Үүнд 1-р эдийн засаг, 2-р эдийн засаг, 3-р мөн эдийн засаг байх болно. Өнөөдөр хамгийн их нь популистуудын дайралтанд өртөж байгаа уул уурхай өнөөдрийг хүртэл Монгол улсыг аваад яваад ирсэн шилжилтийн үед тэрнээс өмнө өнөөдөр 160 мянга, 170 мянган төрлийн албаа авчид байж байна. Тэдний хүүхдүүдийг үнэгүй сургаж байна. 100 гаруй одоо их сургууль, дээг боловсролын байгууллагууд байна. Одоо 8 мянган сургууль байдаг. Тэр хүмүүсийн ажиллаа явуулж байгаа байр сав, амьдралаа авч явж байгаа цалин хөлсийг нь татвар төлөгчд бүрдүүлж байгаа. Татвар төлөгчдийн дундаас хамгийн их татварыг нь бүрдүүлж байгаа уул уурхай компани. Энэ хайгуул хийх, ашигт малтмал олборлж байгаа энэ үйл ажиллагаа бол бизнес гэж хэлэхэд түүхтэй. Ашигт малтмал олборлж зарж байгаа хүмүүс бол баялаг бүтээгч биш ээ. Тэд нар зүгээр баялагийг ухаж гаргаж байгаа хүмүүс. Харин одоо ашигт малтмал олборлж зарж байгаа хүмүүсийн дэргэд таавчиг хийж байгаа хүн чинь харин жинхэнэ баялаг бүтээгч. Энэ нэр томьёон дээрээ өөрчлөлт одоо ингэж андуурч яриха бол ялангуяа уул уурхай салбарт ажиллаж байгаа хүмүүс бол дахин хэлий хизээч баялаг бүтээгч биш. Популистууд өөрсдөө улсад ганц төгрөгийн татвар төлөөгүй гэж тэр олон зуун хүнийг ажилуулж байгаа. Энэ олон мянган хүнийг 10 мянган хүнийг цалинжуулж байгаа хүний буруу зөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг тийм яриа. Энэ бол популистуудын бодит нүүр царай. Эдийн засгийн үнэхүү асуудлын утгар нөхцөл нь улс төрийн доктортой байдал. Харин дагуур үр дүн нь ард иргэдийн аж амьдрал байх болно. Шинэ засгийн газрын 3 гол шинж: 1-р дэмжлэгтэй засгийн газар, 2-р шийдлийн засгийн газар, 3-р шуурхай засгийн газар байх болно. Энэ их одоо улс төрчил талцал хэрүүл тэмцэл нь өөрөө гадаад дотоод нөхцөл байдлаас Монголыг мух харагдуулж байна. Гадаад ертөнц юу гэж ойлгож байна гэхээр найдваргүй түншээ Монгол худалж. Ийм одоо имижийг бол олон улсад тогтоож байна. За хөрөнгө оруулагчтай ялгуулан гадаа багтаа хөөж тууд.
Монголтой хамтаж бизнес хийх хамгийн муу түнш гэдэг ийм имижийг бол тогтоож харуулж байгаа. Ерөнхий сайдын хувьд бол 4 айлчлал хийсэн. Арабын нэгдсэн Эмират улсаас гараагаа эхэлсэн гэж энэ хүү айлчлал. За тэгээд Америкийн нэгдсэн улс, Британи, Оросын холбоотой улсад Санкт-Петербургийн эдийн засгийн форумд ерөнхий сайд оролцсон. За тэгээд энэ удаа айлчлалын хүрээнд одоо юу хийсэн бэ? Энэ Монголын нэр хүндийг өсгөх талаар юу хийсэн юм бэ гэх тийм ээ. Тэгэхээр нэр хүнд гэдэг бол ерөөсөө л итгэлцэл шүү дээ. Итгэлцэл гэдэг нь бол юу вэ гэхээр тодорхой үйлдэл. Тодорхой үйлдэл гэдэг нь юу вэ гэхээр томоохон төслүүд. Энэ одоо засгийн газрын бүрэлдэхүүн чухамгүй ягаад томоохон төслийг хариуцсан бүр тусгайлсан төрийн сайд гэдэг албан тушаалыг бий болгосон юм бэ гэхээр эдгээр одоо гацчихсан байгаа оюу толгой, таван толгой, гацууртын орд олон одоо жишээлбэл энэ орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал өөр их чухал байсан. Нөгөө төгөөр бас ер нь ингээд томоохон бас дэдүцийн асуудлууд одоо жишээ нь говийн бүс жишээ нь 5-7-оос явж байгаа төмөр замын асуудал баригдахгүй удааснаар бол манай одоо когсчих нүүрсний тээврийн зардал одоо нэмэгдээд өрсөлдөх боломжгүй болж байгаа жишээний мөн одоо тэгээд бас энэ гадаад хүчин зүйл хятадын эдийн засгийн өсөлт буурч за мөн одоо манай гаргадаг бүтээгдэхүүн болох одоо когсчих нүүрс төмрийн хөдрийн одоо үн буух жишээний ийм одоо нөгөө маш олон гадаад дотоод хүчин зүйлүүдээс шалтгаалаад ингээд хөрөнгө оруулалт буурсан. Тэгэхээр оюутлогоо таван толгой бол өөрөө одоо популист улс төрчид. За энэгээр популизм хийхээр нөгөө популизм хүмүүстэй оноо авчирдаг нэг тийм одоо зэвсэг болчиход байна л да. Гэхдээ энэ нөхцөл байдал бол өөрчлөгдөж байгаа шүү. Яагаад тэгэхээр нэг өмнөд гүйцэгдэн гэж нэг юм байна та тийм үү? Өнөөдөр яа харахгүй экспортын бүтээгдэхүүн хомигдаад, хөрөнгө оруулалт нь хомигдаад, том төслүүд гацаад ирэхээр хүмүүс ажилгүй, компанид ажилгүй болоод одоо популизмын үр өртгийг биеэрээ мэдрээд ирэхээр ойлгож эхэлж байгаа. Ер нь бол зөвхөн ерөнхий сайд сайхан бэлгийн засгийн газраас оруулж байгаа аливаа асуудал улсын хурал дээр бол одоо улсын хурлын эрхэм гишүүдийн одоо юу гэдгийг сонгуулийн уур амьсгал нөлөөлж гисэн энэ байдал бол ер нь бол энэ засгийн ажлыг бол явуулахад их хүндрэл очруулж ирсэн. Улс орны эдийн засгийг тогтворжуулж, цаашид эдийн засгийн өсөлтийг бий болгож, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж, дотоодын болон гадны хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай нөхцөл олгох зэрэг хүндхэн үүрэг шинээр бүрдэх засгийн газрын гаргааны ажлууд байлаа. Түүнчлэн улс орны эдийн засгийн өсөлтөд нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулагчтай хамтран харилцан ашигтай байдлаар хэрэгжүүлэх шаардлагач тулгамдж байсан юм. Тиймээс ерөнхий сайд өөрийн дэргэд албан бус эдийн засгийн зөвлөлийг байгуулж, санал дүгнэлт, зөвлөмж гаргуулахаар зохион байгууллаа. Энэ зөвлөл Ахмад үеийн болон залуу үеийн нэр хүнд бүхий эдийн засагч судлаачдаар бүрдсэн юм аа. Тийм, юуны өмнө ерөнхий сайд эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөө боловсруулахын тулд мэдээж хэрэг энэ эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд хувийн хөвшил хэрхэн яаж ажиллаж байгаа мэдээж хэрэг альва шийдвэр гаргахад бол шинжлэх ухааны үндэслэлтэй одоо яг амьдралын ямар одоо нөхцөл байдлыг тусгасан шийдвэрүүд байх ёстой вэ гэсэн үүднээс бол судлаачид эрдэмтдийг багтаасан ийм одоо эдийн засгийн зөвлөлийг байгуулъя гэсэн шийдвэр байсан. Монгол улсын түүхэнд анх удаа ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн үндэсний зөвлөлийг байгуулж ажилласан нь өөрөө шин зүйл байсан. Өөрөөр хэлбэл эдийн засаг нийгмийг авч явж байгаа энэ хүмүүсээс сонсч хамтарч ажиллая гэдэг шийдлийг цаг алдлуу гаргах зөв болох юм байсан гэж байна. Асуудлуудаа маш хурдтай томьёосон тодорхойлсон төлөвлөгөө гаргасан. Уулуурхан том төслүүдэд явуулдаг. Дэд бүтцийн том төслүүдэд явуулдаг. Ингэхдээ бид хамтан ямар шийдэл гаргах вэ? Хамгийн түрүүнд юуг нь барьж авах хэрэгтэй гэдгээ энэ зөвлөл дээр маш шуурхай ярилцаж шийдвэрлэх юм боломж гарч ирсэн нь бол өөрөө маш том одоо тийм дэвшилт үзэгдэл гэж би харж байгаа. Макро эдийн засаг руу одоо тулгамдсан макро эдийн засгийн өмнө тулгамдсан байгаа асуудлуудыг шийдэх чиглэлээр бол эхний хэсэг нь ажиллана. За хоёрдугаар хэсэг нь бол яг бизнес эрхлэх илүү таатай орчинг бий болгох чиглэлээр энэ асуудлуудаа шийдэхээр за гуравдугаарх нь бол гадаад дотоодын одоо хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх үүдэг энэ чиглэлээр за дөрөвдүгээрх нь дэд бүтцийн болон одоо мега том төслүүдийг одоо хэрэгжилтийг нь хангах чиглэлээр гэдэг энэ үндсэн дөрвөн чиглэлээр бас үйл ажиллагаагаа хангаж явуулахад өнөөдрийн одоо бид бүхний өмнө тулгамдсан байгаа асуудлуудын үндсэн одоо цар хүрээ нь бол хамрагдах
ийм болцоо бол гарах болов уу гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр маш цөөхөн яг одоо улс их орнд тулгараад байгаа. Бүх одоо улс их орны нийтлэг эрх ашигыг хамарсан Монгол улсын эдийн засгийн болон эдийн засгийн үндэсний аюулгүй байдлын цөөхөн асуудлыг ярилцсан зүйтэй болов гэсэн юм санал дэвшүүлээд гарч ирлээ. Одоо ер нь бол төр засгаас гарч байгаа шийдвэрийг бол шинжлэх ухааны үндэстэй эрдэмтэд оролцсон бай. Бизнесийнхний одоо эрх ашигыг илэрхийлж тэднүүдийн санджуулгыг тусгасан бай гэсэн ийм зарчмаар одоо энэ бүтцийн одоо энэ зөвлөлийн ажиллагаа өнөөдөр эхэлээд одоо явагдаж байна. Эдийн засаг дэлхийд даяараа хямарж байгаа нь өнөөдөр бол сөргөөр нөлөөлж байгаа ч гэсэн боломж бол биднэрт байсаар байна. Тийм учраас өөрсдийнхөө хүчээр өөрсдийнхөө ухаан бодлыг уралдуулад эндээс гарах арга замаа олох нь зүйтэй. Олон улсын валютын сангийн ч гэдэг юм уу одоо хин нэгний зааснаар бид нар 25 жил явж ирлээ. Дөнгөж сая нэг хөтөлбөрөөс гараад 3хан жил болж байна. Одоо дахиж энэ хөтөлбөр рүү ингээд ороодох юм бол Монгол улсыг ерөөсөө хүмүүс гадаад орчин бол хизээч эргээр дахиж хүлээж авч чадахгүй. Ерөөсөө чаддгүй юм байна гэдэг л юм нэр зүүх гэдэг байхгүй. Тийм учраас ямар ч байсан одоо том төслүүдэд явуулах хэвээр өөрсдийн нөөц болцоогоо одоо бүрэн дайчлах хэвээр өөр том гэлтгүй жижиг дунд байгууллагууд бүгдээрээ чармахаараа хичээж энэ эдийн засгийн хямралаас цугтаа өөрсдийн бодлогоор л гарах юм боломжтой л гэж миний хувийн бодол бол тийм. Засгийн газраа бүрэн бүтэн болгосон ерөнхий сайд хамгийн ихэнд дотоодын бизнес эрхлэгчдэд урилга илгээн хүлээн авч үлдсэн юм. Нийт монголчуудаа нуруундаа үрч явдаг хувийн хөвшлийнхэн ерөнхий сайдтай уулзснаар арилжаа намаа хийх, үйлдвэрлэл эрхлэх, ажлын байр бий болгох, хөрөнгө мөнгө хөрөмтлүүлэхэд чухам ямар саад тэйг байгааг элен далангүй ярьсан. Та хичээ бид зүтгий гэдгээ илэрхийлэн санал, шүүмжлэл, талархлын үг дайсан халуухан уулзалт болсон юм а. Ерөнхий сайд ч хувийн хөвшлийнхэнд хандан дүрм журмын тоогоор бус үр дүнтэй хэрэгжүүлсэн төслийн хэмжээгээр засгийн газрын ажлаа үнэлэх болно гэдэг санаагаа хэлж бизнесийн орчныг сайжруулахаар хийж эхэлсэн ажлуудаа танилцуулж байлаа. За одоо энэ үүссэн байгаа нөхцөл байдлаа яах вэ гэдэг тал дээр би бас нэлээд тойрч яриа гэж утсан. Юуны өмнө улс төрийн нөхцөл байдлын талаар гэхдээ та нарын хамгийн сонирхтгүй сэдв. Гэхдээ бас нэг хэдэн зүйл хэлэхэд бол одоо байгуулагдах засгийн газар өөрөө зовлонтой шийдвэрүүдийг зөндөө гаргана. Яагаад тэгэхээр яг улс төрөө харж байгаа л за одоо шийдчих юм бол бид нар дараагийн сонгуульд ялагдана, хүмүүс дургүй өрнө, нийгэм хүлээж авахгүй, хүмүүс таалагдахгүй гэдэг байдлаар шийдсээр байгаад олон жил болсон асуудлуудаа бол одоо төдийдгүй засгийн газар барьж авч шийдэхгүй бол болохгүй. Энэ шийдлийг хийхгүй бол эдийн засаг өөрөө илэршихгүй. Энэ одоо нэгдүгээр зарчмаа бол барьж ажиллаж байгаа. За дараагийн нэг зүйл бол энэ шийдвэрүүдийг гаргахад мэдээж улс төрийн өргөн дэмжлэг энэ парламентээр хэрэгтэй. Сайхан бэлэг ерөнхий сайдыг одоо бүх улс төрийн намуудыг засагт урьсан явдлыг бол одоо маш том ойлголцлыг бий болгож энэ хууль эргэцсэн орчин энэ төрийн бодлогын асуудлыг урт хугацаанд тогтвортой явах ийм одоо бодлоор хийж байгаа байх гэж баярлж байгаа. Хамгийн эхлээд хямралаас гарах, хоёрд нь бол бизнес бид нар айдасгүй байх. Ийм хоёр зарчмыг л барьж ажиллаач гэж хүсэж байна. Ер нь бол гадаад дотоод ямар ч бизнес эрхлэгчдэд бол ойлгомжтой, тогтвортой тэр хууль нь одоо мууч байсан гэсэн урт хугацаанд хөдөлгдөггүй байх хэрэгтэй. Тэгэхээр Монгол улс бол хизээч дангаараа өөрийнхөө хүчээр хөгжих боломжгүй гэдэг нь ойлгомжтой. 3 сая хүнтэй ийм орн бол гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэргүүний технологи, тэргүүний менежмент орж ирж л Монгол улс хөгжинэ. Та дөрөв дурдлаа бас энэ эдийн засгийн өршөөлтөй холбоотой асуудлууд энэ дотор 2007 оны нөгөө эмгэнэлт 68% татвартай ихэнх алтны компаниудын асуудлууд тусгахдахгүй орхигдчихэд байгаа. За энийг бол заавал оруулах ёстой гэж одоо бас хуульчдын зүгээс ч эдийн засгийн зүгээс ч бас үздэг. Хоёрдугаар энэ татварын суурийг өргөдөхгүй зөвхөн бүртгэлтэй хэдэн компани дээр ирэл одоо энэ жил тэрдмээр тасарч байгаа танараас авах гэдэг ингээд арай энэ бол болохгүй л. Тэгээд тэрүүнийг авч чадсан татварын байцаагч нь мундаг. Тэгээд тэр хүнд тэрүүнээс нь мөнгө өгöd байдаг. Тэрүүний оронд одоо тэр татварынхаа суурийг өргөдөхөд энэ сард одоо 100 шин татвар тэмээ төлөгчийг авчирсан татварын байцаагчийг тэр одоо үнэлэмжийн өөрчлөлмөрлөл юм шиг санагдаад байгаа юм л да. Тэгэх болохоор үнэлэмжийнх нь юу одоо буруу ихийг авчирсан сайн тэр хідэн татвар төлөгч одоо бут гэсэн нь бол ерөөс тэрөнд хамаагүй. Тэгээ бид өнөөдөр одоо үйлдвэрээ хаагаагүй байна, тоног төхөөрөмж маань байна, түүхий эд маань байна, байшин сав маань байна, ажиллах хүч маань байна. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ минь ард түмэн авч чадахгүй байна.
та нар удаад одоо ноолуурын салбарынхан 20-оос 70% хямдруулчихад байгаа. Гэтэл ингээд сая тоолго хийхэд нодлонгийн мөн үеийнхаас 3-аас 5 дахин илүү бүтээгдэхүүний бөөгнөрл үлдсэн байна. Худалдаа ажиллагааны хуулийн дээр чинь аль хямдхны навна гэдэг нэг юм орчихсон. Энээс чинь болоод одоо хожаагийн хог авчирчил хүүхдүүдтэй шахах хэмжээний жишээ нь ийм асуудал үүсэж шít. Авилгын хууль гэтэл авсан өгсөн хоёр нь хоёулангийн шийдэх нэ гэдэг ингээд хууль гаргачихсан. Ажил үйлчлэгийг бид биелүүлэхийн гүйцэтгүүлэхийн тулд хурдан амжуулахын тулд тэр хүний карманд жоох юм ичгээр тэр ажил нь шууд биелждэг байхгүй юу? Энэ дээр л одоо анхаарч тэр заавал одоо өгсний шийдэхэд ямар шаардлага байна? Авсны шийдэгдэх болох ч юм. Ажлаа бүтээж авчаа бид нэр тэр хүний батъя л да хэрэгт оруулъя л да. Яа тийм. Ийм л асуудал байна. Иргэн хүний хувьд бол дургүй хүрээдэг юм. Ингээ хоёрдугаар тул би дотоодын хөрөнгө оруулагчийн хувьд бол үнэхээр дахиж Монголд хөрөнгө оруулалт хийхс айж. Бид нар доктортой байдлын гэрээ хэрэгтэй юм засгийн газар. Бид нар том хөрөнгө оруулалт яах вэ? Маргааш нэрэл тэр өөрчлөл, хуулиа өөрчлөл одоо тэгээд баг сүлдээ юу ч болох юм бомд шүү. Тэр энэ юм дээр л анхаарна. Тэгээд тэр би бүр популистуудыг бүр дахин хэлмээр байна. Үнэхээр юм яшиг. Эдийн засгийн зөвлөл байгуулан эрдэмтэн судлаачдын санаа оноог авч засгийн газраа бүтэн болгож хувийн хэмжлийнхэндээ уулзаж хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцсан ерөнхий сайд улсын хурлд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийг ямар арга замаар даван туулах төлөвлөгөөгөө өргөн барьсан. Уг төлөвлөгөөг боловсруулахын тулд бүхэл талуудын оролцоог хангаж санал шүүмжлэлийг нь харгалзан үзэж Сангийн яам, Монгол банк, санхүүгийн зохицуулах хороо зэрэг мэрэгжлийн байгууллагууд боловсрууллаа. Сайхан бэлгийн хувьд бол өнөөдөр гарч ирээд эхний мэдээлэлээс ахуулаад за тэр 4 сард хийж байсан мэдээлэл би сая Лондонд хамт яваад ерөнхий сайдын хэлж байсан үгийг ингээ харахад бол асуудлыг шийдчихье гэд зөв шийдлүүдийг гаргаж ирээд түүнийг зөрөгтэйгээр мэдэгдээд ингээд яваад байгаа байдал бол харагдаж байгаа. Би хэдий ч одоо өмнөх сонгуульд ардын намаас нэр дэвшээд өмнөх засгийн газарт хариуцлагатай албан тушаал эрхлээд өнөөдөр албан ёсоор энэ сөрөг хүчний байр суурин дээр байгаа ч гэсэн бид нар бол бизнес эдийн засгийн асуудал дээр аль болохоор бага улс төржээ гэдэг одоо энэ сайхан бэлэг дарга яриад байгаа асуудлыг зөв зүйтэй гэж бодож байгаа. Нөгөө талаасаа би хувьдаа бол энэ сонгуулийн үеэр бид нар айгүй ширүүн өрсөлдөж улс төрждөг. Бусад үед бол Монголын эрх ашиг, дараа нь улс төрийн намын эрх ашиг, тэгээд нөгөө хувийн эрх ашиг амбиц гэдэг юм тэр зориг агсны гаргаж ирсэн дистарал эренбиг бол ингээд мөрдөөд амьдраад ажиллавал бидний амьдрал арай ойлгомжтой болох юм болоо тодорхой дүрмтэй болоод ирэх юм болоо гэж бодод. Өнөөдөр ойдлохыг зайлшгүй явуулах хэрэгтэй байна. Төмөр замаа тавих хэрэгтэй байна. Бид нар хоёр өршөлтөөгөө харилцаагаа эрхэмлэмээр байна. Таван толгойн асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй байна. Зүгээр нэг хоёр хүний нэг хэсэг бүлэглэлийн улс төрийн бизнес эдийн засгийн тэмдэг ашиг сонирхолд автаад Монгол улсыг хойш нь ингээд чангаагаад байдаг байдлаасаа цөмөрө салъя. Эдийн засгийн хүндрэлийг давах 600 орчим санал бүхий төлөвлөгөөг ажлын хэсэг бэлэн болгож улс орноороо өөдлөн дивжих санаа гаргасан. Харин эдгээр санал санаачлах төлөвлөгөөг засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн нэгтгэхэд 220 саналыг бодит ажил болгосноор эдийн засгийг сайжруулж чадна гэж итгэсэн. Тиймээс ч хууль тогтоох дэд байгууллага болох улсын хурал эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоол болгон баталсан юм. Ийхүү шийдлийн засгийн газар улс орныхон эдийн засгийг тогтворжуулж өсөлтөнд хүрэхээр эрчимтэй ажиллах нөхцөл бүрдсэн билээ. Тэд энэ боломжоо ашиглан ард иргэдээ сайхан амьдруулж эдийн засгийн эрчимтэй өсөлтийг авчирч чадна гэж итгэж байгаа.